Ажилтаа тэмцэх газар бол соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах юм хоёр эрхтэй байгууллага. За та бол яг одоо энэ мөрдөн шалгах энэ үйл ажиллагаа хариуцсан дэд таргаар томилогдож байгаа юм байна. За энэтэй холбоотой асуудлууд бол маш их гарч байна. За одоо үндсэндээ улсын хурлын гишүүд бас сая нэлээд хэллээ. Сая дөнгөж саяхан худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ жил бүхэн авдаг судалгаагаар хүнд сурталчилгааны индекс гэсэн судалгаагаар одоо энэ хууль хяналтын байгууллага тэр цэсмээ энэ авилгалтаа тэмцэх газрын одоо шалгадаг, хяндаг, мөрддөг энэ дарамт одоо хэрэгс сэтэрлээ гэсэн манай бизнес эрхлэгчид ингэж хариулсан байна л да. Энэ бол яг бодиттой ийм асуудал юм байж байгаа. Тэгээ одоо дөнгөж өчигдөрхөн бид нар бас энэ барилгачдын холбоо гэж байдаг. Энэ барилгачдын холбооныхонтой уулзахад барилгачдын холбооных нэг ийм мэдээлэл өгж байна л да. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын би хариуцлагатай тоо хэлэх гээд байна л да. Барилгын салбарын компаниудаас 120 гаруй компаниудын захирлуудыг барьж шалгасан байна. Зөвхөн барилгын салбар шүү дээ. 120 гаруй компаниуд. Энэ бол би бага тоо биш гэж бодож байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ бизнесийн байгаа төрийн дарамтын хамгийн том хэлбэр бол энэ барьж одоо үндэслэхгүйгээр барьдаг, хордог, шалгадаг нэг энэ явдал бол үнэхээр хэрэгс сэтэрсэн ийм нөхцөл байдал үүсчихэд байна. Тэгээ одоо уг нь бол хуулиараа 6 сарын хугацаанд шалгах хэрэгтэй байдаг. Гэтэл цагдаа дуудаад 6 сар шалгачаад яг 6 сарынхаа хугацаа дуусахын өмнө авилгалтаа тэмцэх газар руугаа шилжүүлждэг. Ингээ авилгалтаа тэмцэх газар очиж дахид 6 сар шалгадаад буцаад авилгалтаа тэмцэх газрын 6 сарын хугацаа дуусахаас өмнө нөгөөх нь цагдаа руугаа шилжүүлээд ингээ 20 сар одоо ямар ч гим хоргуугаар суудсан шалгагдсан юм хүн ба шүү дээ. Сайн нямд орж гişүн хэллээ. Шалгаж байгаа хугацаанд асуудгүй, байцаадгүй. 1-2 хүн удаа байцаадсан. Ийм тохиолдол бол үнэхээр их гарч байна. Амьдрал дээр үнэхээр их гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад ер нь одоо гүйцэтгэх ажиллагаа явуулдаг 6 байгууллага байна гэж. Авилгалтаа тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, хөлийн тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цэргийн тагнуул гэдэг. Ийм жижигхэн улсад, ийм жижиг эдийн засгтай энэ улсад энэ 6 одоо байгууллага яг гүйцэтгэх үйл ажиллагаа хийгээд ингэ явж байгаа бол энэ бол үнэхээр их харамсалтай. Тэр цэсмээ өнөөдөр энэ баялаг бүтээгч чинь бол одоо яаж нэг энэ бизнесээ хаалгыг хаачихгүй юмсан, яаж нэг энэ ажлынхаа оронтойг цомгдохгүй юмсан гэсэн ийм эдийн засгийн хямралтай үед бол яг энэ шалгадаг, хяндаг энэ байгууллагуудын дарамтаас үнэхээр хэрэгс сэтэрсэн ийм нөхцөл байдал байж байгаа. Тэгээ ганцхан энэ шалгаж байгаа байцаагч байгаа энэ баялаг бүтээгчд бол ганцхан хувь хүнийхээ нэр хүн дээр одоо хохироод үлдэхгүй байгаа юм л да. Эрүүл мэндийн дээр хохирж байгаа. Хамгийн гол нь бизнесийн нэр хүнд нь ундаг. Ингээ бизнесээр хохирчдаг ийм явдал байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол зайлшгүй одоо анхаарлаа хандуулж энэ авилгалтаа тэмцэх газар дээр бүр нэг тийм зарчмын шинэ өөрчлөлт хийх, энэ хяндаг шалгадаг гэхээсээ илүү соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх энэ ажил руугаа илүү их анхаарлаа хандуулж ажиллаарай гэж хэлхийг хүсэж байна. За баярлалаа.